Амен. За энэ хэсгийг ер нь бүгдээрээ мэдэх баг. Бурхан бол хайр гэх тээ. Зөндөөч олон номлол сонсч ирсэн баг. Гэхдээ өнөөдөр бас нэг өөр өнцгөөс нь бүгдээрээ за би энэ 1-ээс 12 дугаар ишлэлийг 2 хуваасан баг. 1-ээс 6 тэгээд 7-оос 12. Тэгэд эхлээд 7-оос 12-ыг бүгдээрээ хамтдаа ярилцъя. Тэгээд дараа нь 1-ээс 6-ыг. За энэ нь болохоор нөгөө антихристийн талаар сүнсүүдийг ялгах тий одоо нөгөө талаар байгаа учраас эхлээд бурхан бол хайр одоо дахин амьдлын баяр болчихж байгаа холбоотойгоор тэгээ бүгдээрээ энэ хэсгийг эхлээд ярилцъя. За тэгээд би та нараас нэг асуулт асууна. Нэг 2 асуулт асууна. За тэгээд та нар надад хариулж өгөөрэй. За эхлээд энийг хуваалцахаас өмнө за нэгдүгээр асуулт болохоор за Библийг ер нь 2 үгэнд базаад хэлбэл юу гэж хэлэх вэ? Та юу гэж бодож байна? За дагуу тушаал гэж юм тий 2 үг. Хайр. За тийш тий агуу тушаал бол нэгдүгээр бүх зүйлээрээ өөрийн бурхан эзнээ хайр гэдэг тий. Нэгдүгээр хоёрдугаар юу гэдэг вэ? Хөшөө хайр. Амен. За тэгэхээр хайр ерөөсөө одоо Библийн 2 үгэнд батсан бол ерөөсөө нэгдүгээр бурхнаа хайр, хөшөө хайр. Ингээд 2. За тэгвэл дараагийн асуулт нь за та тэгвэл өөрийнхөө бурхныг хэр таньж мэддэг вэ гэж бодож байна. За би цуглаад олон жил явж байгаа хүмүүсээс асууж байгаа. Тэгээ итгэгч хүмүүсээс ер нь би өөрийгөө за хэдэн ч жил явж байгаа хамаагүй шүү дээ хүн те ер нь гэхдээ ер нь бурхныг би өөрөө би бурхныг би ч гэсэн өөрөөсөө асууж байна. Би өөрөө хэр бурхныг таньж мэддэг вэ? Ер нь тэгэд хүмүүс өөрийгөө ингэ нэг өмнөлөхтэй нэг юм бодиттой биш үнэлдэг шүү тий. Одоо юу гэдэг эсвэл нэг өндөрт үнэлээ, эсвэл нэг доогуур үнэлээ тий. Би чинь одоо тийм юм чинь ингээл яг ингээд өөрийгөө ер нь би бурхныг хэр таньж мэдэж байна гэж. Ер нь одоо хувилах юм бол хэдэн хувь мэдэж байна гэж бодож байна. Үүнийг бид нар юугаар мэдэж болох вэ? Хайраар. Итгэлээр хайраар. За тэгээд бусдыг хайрлаж байгаа хайраар би бурхныг хэр таньж мэдж байгаа вэ гэдгийг хэмжүүруулъя. Тэгэхээр бид нар хэр өөрийгөө ер нь бурхныг бусдыг би хэр хайрлаж байна түүгээр би бурхныг таньж байна гэж бодож болох юм шин. Тэгвэл хэдэн хувь гэж ер нь бодох одоо хэдэн хувь бэ? Ер нь хэлж чадах юм байна уу? Би ер нь хэдэн хувь мэдж байгаа. Тэдэн хувь би бурхныг мэдж таньж байна гэж. Энэ бидний хэмжүүр байгаа байхгүй юу? Гэхдээ бусдыг хайрласнараа бид нар бурхныг таньж мэдэж. Бусдыг хэр хайрлаж байна? Бурхныг тэр чинээ таньж байна гэсэн. Тэгэхээр бид нар өөрснийгөө өмнөлөхтэй харна. Их тийм бодит биш үнэлээд идэгтэй эсвэл дээгүүр ч юм эсвэл доор ч юм өөрийгөө бүр дэндүү доогоор. Тэгэхээр энэ ч бид нарт аюу тодорхой хэлж байгаа байхгүй бурхныг хайрлаж байгаагаар л бид нар бурхныг таньж байгааг мэднэ гэж. Бусдыг хайрлаж байгаагаар, бурхныг хайрлаж байгаагаар энэ хоёроор бидний одоо магадгүй хэдэн жил сүмд явсан хүмүүс биш тий олон жил бүр 20 жил 10 жил, 15 жил, 5 жил, 2 жил, 3 жил энэ нь ерөөс хамаагүй. Гэхдээ хүн би асар их мэдлэгтэй Библийг бүр ингээд 20 удаа уншсан. Тэгээ асар их мэдлэгтэй би бүр Библийг хичнээн удаа 10 удаа уншсан, 20 удаа уншсан. Тэгээд бурхныг таньж мэдчихэж байгаа. Гэхдээ бусдыг хайрлах дээр асуудалтай бол тэр Библийг өчнөө олон уншаад тэгээд одоо би Библийг мэдж байгаа. Мэдлэг бол тийм хэрэгтэй биш. Харин яг би амьдрал дээр тэг бусдыг хайрлаж байна гэдгээрээ би бурхныг таньж мэдж байгаа. Бурхныг бусдыг хэр хайрлаж байгаа нь бурхныг яг тэр чинээр таньдаг хэмжүүр гэж энэ хэлж байгаа. Тэгэхээр бид нар өчнөө Библийг аягүй сайн мэдлэгтэй хүмүүс гэдэг би Библийг бүр хаанаас нь чарсаа одоо нөгөө аахаа тэмцээн мэмзэнд орох юм бол тий өстой бүр хаанаас нь яасан хариулж чаддаг. Тэгсэн мөртлөө бусдыг хайрлаж чадахгүй байгаа бол тэр хичнээн тийм мэдлэгтэй байгаа ч гэсэн яг уу бурхныг таньж мэдэхгүй байгаа. Зүгээр л хий хоосон мэдлэг. Тэгэхээр бид нар өнөөдөр онлын хувьд асар мэдлэгтэй байгаа, тэгээ Библийг мэддэг байгаа. Тэгээд хэрвээ бусдыг хайрлах асуудал
бусдыг хайрлахтай асуудалтай Бурхныг таньж мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр би үгүйсгэж байгаа юм шүү дээ. Библийн уншиж, цуглаанд явж байгаа нь бол сайн. Угаасаа Библийг бид нар уншиж, Библиэс бид нар Бурхныг таньж мэддэг. Тийм ээ? Энэ нь бол сайн үгүйсгээгүй. Гэхдээ бусдыг хайрлах асуудал дээр бид нар хэрвээ сайн биш байх юм бол би Бурхныг хичнээн таньж мэдчихээн гэж өөрийгөө би тэдэн хувь мэддэг гэсэн мөртлөө бусдыг хайрлах дээр асуудалтай бол тэр хүн ерөөсөө Бурхныг таниагүй юм гэсэн. Яагаад гэвэл Бурхан бол хайр. Бурхныг энэ хайрыг мэдчихэж, Бурхан бидний төлөө өгсөн энэ хайрыг мэдчихэж бид нар Бурхныг таньж байгаа. Тэгэхээр Бурхан энэ хайрыг биднэрт дэлхийд харуулсан. Яаж гэж хүүгээ бидэнд өгсөн. Бидний гим нүгэлтэй хүн төрлөختнийг хайрлахын тулд тэр өөрийн хүүгээ амь насыг нь өргөсөн байна. Тэгэхээр бид нар энэ хайрыг мэдчихэж Бурхныг таньж мэдээд байна. Угаасаа хайрыг л таньж мэдээ гэж хэлж байгаа бид нарт. Өнөөдөр яагаад гэвэл Бурхан өөрөө хайр учраас. Бид нар Бурхныг таних нь хайрыг таних нь. Хайрыг таньжиж Бурхныг таних гэсэн үг байхгүй. Тэгэхээр хайртууд минь бие биенээ хайрлцгаая. Энэ агуу тушаал. Угаасаа учир нь хайр бол Бурханаас л ирдэг. Амен. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурхныг таньдаг гинэ. Хэрвээ хайрладаг бол Бурхныг таньдаггүй байна шүү. Таны дотор хайр байхгүй бол Бурхныг ерөөсөө таниагүй гэсэн. Яагаад гэвэл Бурхныг таних нь хайрлах юм гэж байгаа байхгүй. Тэгэхээр эс хайрлагч нь Бурхныг таньдаггүй гэж энэ чинь бүр аюу хатуу хэлсэн. Таньдаггүй. Учир нь Бурхан бол хайр. Бурхан цорын ганц хүүгээ ертөнцид илгээсэн түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм аа. Үүгээр Бурхны хайр бидэнд илчлэгдсэн. Энэ хайрыг бид нар мэдэх нь Бурхныг таньж байгаа. Бурхныг таних нь хайрыг таних гэж байгаа байхгүй. Хайрладаг хүн Бурханаас төрсөн. Хайрладаг хүн Бурхныг мэддэг. Тэгэхээр бид нар хараа нэгдүгээр агуу тушаал Бурхныг хайрлах гэдэг юм тийм. Тэгээд бусдыг хайрлах гэдэг юм. Тэгэхээр бид нар Бурхныг хайрлж иж бусдыг хайрлж чадна. Бусдыг хайрлж иж Бурхныг бас хайрлж чадна. Загалмай хайрвал энэ хамгийн том хайрын нотлохоо тийм ээ. Бид нар загалмай хайрыг бодохдоо өдөр болгон энэ хайрыг таньж мэдэж Бурхан өөрөө хүн төрлөختөнд энэ хайрыг өгсөн. Тэгэхээр энэ хайр ямар үн цэнтэй зүйл вэ? Хүндэл өгсөн. Хүн төрлөختнийг хайрлсан учраас энэ хайрыг Бурхан хүүгээ илгээсэн. Тэгэхээр бид нар ингэж бодох нь шүү дээ. Хэрвээ би бусдыг хайрлаж чадж байгаа юм бол би Бурхныг бас овоо мэдж байгаа юм байна гэж таньж байгаа юм байна. Би бусдыг хэр хайрлаж байна? Та бусдыг үргэлж хайрладаг бол би Бурхныг овоо таньж байгаа юм байна шүү гэж бодох хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр би гайгүй мэдэж байна да. Бусдыг би сайн хайрлаж ивэл би Бурхныг гайгүй мэдэж байна да. Бурхныг яг таньж мэдсэн юм уу гэж би өөрөөсөө асуух хэрэгтэй болж байна. Би ч гэсэн өөрөөсөө асууж байна. Би яг Бурхныг таньж мэдэж байна. Би яг бусдыг хайрлаж чадж байна. Ерөөсөө энэ л бидний Бурхныг таньж мэдж байгаа нэг шалгуур хэмжүүр болж байгаа байхгүй. Тэгэхээр хүн төрлөختний хайр гэдэг бол хүн төрлөختөнд хамгийн үн цэнтэй зүйл одоо. Тэгэхээр ингээд өнөөдөр дэлхий контент юу байдгийг бүх уран сайхны кино хошин шаг юу байдгийг энэ бүгд жанраасаа хамаарат жанраасаа үл хамааран хайрыг бол заавал хүндсэн байдаг. Тэгээ бид нар энэ бүх зүйлээс ингээд хайрыг мэдэрч идэг, харж идэг. Заавал хайрыг хүндсэн байдаг. Яруу найраг, шүлэг, мэдээлэл энэ сошиал мэдээ хөгжсөн энэ үед бол ер нь мэдээлэл бол биднэрт хайрлах юм байна гэдгийг мэдээд байгаа мөртлөө ерөөсөө яг өөрөө бид нар хайрлаж чадчихна уу. Тэгэхээр Бурхан хүн төрлөختний хувьд бол хайр бол маш үн цэнтэй зүйл гэдгийг бүгдээрээ мэдэх хэрэгтэй. Хамгийн нандин зүйл гэдгийг эндээс харж болно. Тэгэхээр ингээд эргэн тойрноо харах юм бол бүх зүйл дээр хайр байна тийм. Бүх зүйл дээр хайр. Энэ кино, уран сайхныг юу байдгийг тэр бүгд хайрыг хүндсэн байдаг. Заавал их бах хэмжээр. Тэгвэл бид нар эргэн тойрноо харъя. Тэгсэн мөртлөө өнөөдөр энэ дэлхий хайраар бэлгэж байна уу? Эсвэл хайрын өсөглөнд орсон байна уу? Хайраар бэлгаад байгаа юм аа. Хүмүүс бие биенээ хайрлах нь хамгийн гол чухал тийм. Угаасаа Бурхан бид нарыг хүн хайрлахаар бүтээгдсэн, хайрлуулахаар бүтээгдсэн.
Тэгэхээр би өнөөдөр хин нэгнийг хайрлаж, хин нэгэнд хайрлагдахаар бүтээсэн баг. Бүтээгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ хайрлагдах, хайрлуулах маань харин гэмтэлтэй болцсон баг. Хүн. Яагаад гэвэл гим нүглээс болоод. Тэгээ бид нар хүүхэд байхдаа ч гэсэн одоо дүүрэн хайрыг амсч үзээгүй хүүхдүүд бас байгаа шүү дээ. Аавын хайрыг. Тэ? Эхийн хайрыг, эцгийн хайрыг амсч үзээгүй. Одоо багтаа би тэр хайрыг амсч үзээгүй байх юм бол өнөөдөр тэр гэмтэл биднэрт байгаа байхгүй юу? Хүмүүс юу гэмтсэн учраас тэгээ харин Бурхан биднэрт энэ гэмтлийг тэ мэдэж байгаа учраас Бурхан биднэрт хайрыг өгсөн. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ хайрыг мэдэх юм бол Бурхан биднийг энэ хайраар бусдыг хайрлаж чадах юм бол Бурханыг хайрлаж чадах юм бол бид нар тэр гэмтэл биднэрт байхгүй. Тэгэхээр Бурхан хүн төрлөختний хувьд өнөөдөр энэ дэлхий те ингээд дэлхийг харах юм бол өнөөдөр хайрын үйлчлэлд орцсон. Тэгээ өнөөдөр ер нь тэгж бэлхтал хайраар хайрлаад байгаа дэлхий харагдахгүй л аа. Тэгээ хүмүүс хайр гэж мэдээд байгаа мөртлөө яагаад хайрладаг юм бол? Хайр гэж мэдээд байгаа мөртлөө. Тэгээ энэ хоёр тушаалыг итгэгч хүн болон мэднэ. Угаасаа мэдхгүй итгэгч бол байхгүй. Нэгдүгээр эзэн Бурхны хайр, хоёрдугаар туршаа хайр гэдэг тушаалыг мэдхгүй хүн байхгүй. Тэгэхээр Бурханаас бидэнд өгөгдсөн өгөгдөл байна тий. Бусдыг хайрлах, Бурхныг хайрлах. Тэгээд бид нар хин нэгнээр хайрлуулах, хин нэгнийг хайрлах. Ийм өгөгдөл Бурханаас бидэнд өгөгдсөн учраас бид нар өнөөдөр бусдаар хайрлуулад тийм ээ бусдыг хайрлаж амьдрах хэрэгтэй. Тэгээ бид нар яагаад хайрлахгүй байгаа юм бол өнөөдөр хайр хэрэгтэй шүү дээ. Бид нар хүнээр хайрлуулах дуртай тийм үү? Тэр ч удаа бид нар ингээд мэдээж хайрлуулахыг хүсдэггүй хүн байхгүй шүү дээ. Хүн болгон хайрладаг. Тэгээ бид нар ч гэсэн заримдаа үргэлж биш л дээ. Үргэлж байвал бүрсэн. Заримдаа хин нэгнийг хайрлаад хин нэгнийг тэрвэрч аммаа, хин нэгний хайраар болохаар хин нэгний хайраар болохгүй үе биднэрт бас байдаг. Тэгээд заримдаа шүү. Энэ нь үргэлж биш. Үргэлж байвал ямар чухал вэ? Тэгэхээр өнөөдөр хин нэгний хүнээр хайрлуулахыг хүсдэггүй хүн гэж байхгүй. Хайр хэрэггүй хүн гэж байхгүй. Тэгэхээр Бурхны хайр бол төгс хайр байна. Амен. Тэгээ хүний хайр бол үгүй шүү дээ, тий. Заавал болцолтой. Найз нөхдийн хайр, гэр бүлийн хайр, ах дүүсийн хайр, аав ээжийн хайр, үр хүүхдүүдийн хайр ч гэсэн хоорондоо муудалцаад яадгүй. Бүр ингээд дуустдаг. Бүр ингээд дайсан болоод дуусч байгааг ч гэсэн бид нар амьдрал дээр хардаг. Харилцааны ачаа дагнатнаас хайрласнараа бид нар сална. Хэрвээ хайрлах чадахгүй бид нар тийм бусдад харилцаанд үүссэн тэр ачаа дагнатуудаас салахгүй гэсэн. А гуравдугаар бид нар хүнд хэцүү байдалд амьдралд одоо бидний амьдралд асуудал хүнд хэцүү байдал ирэхэд бид нар яах вэ? Хэрвээ хайрлах чадах юм бол түүнийг давж туулах тийм дэвчээр мэрэгэн ухаан Бурхны хайр бидний зүрх сэтгэлд орж ирнэ гэсэн. Тэгэхээр Бурхныг таньж мэдснээс энэ хайраас үүдэлтэй байхгүй. Хэрвээ бид нар хайрыг мэдэх юм бол бид нар мэрэгэн ухаан, Бурхан биднэрт мэрэгэн ухаан нэг дүүр гэж одоо ямарваа нэг юм том зургаар хардаг болно гэсэн үг байхгүй. Зүгээр нэг гогдож нэг хэсгээс нь харах биш, том зургаар нь харж чадна гэсэн. Ийм хайрлах чадах юм бол биднэрт ийм мэрэгэн ухааны Бурхан өгнө. Тэгэхээр Бурхан бидэнд өгж байгаа энэ мэрэгэн ухаан бол ертөнцийн мэрэгэн ухаан биш, харин Бурхны мэрэгэн ухаан байна. Бид нарыг ямар ч үед хараад ингээд бид нар одоо эндэр дээр гарч байгаа энэ хүний яриаг л сонсоод тхиим бэнта гих биш. Харин Бурхан биднэрт өөрөө тийм би ямар ч үед Бурхан намайг энэ байдлаас гаргаж чадна. Давж гарч чадна. Энэ мэрэгэн ухааныг Бурхан надад өгсөн. Надад ийм итгэл байна. Надад ийм хүчийг Бурхан өгсөн гэсэн. Заавал хүний ингэж яриад байгаа юмнаас биш. Өөрөө тийм итгэлтэй, өөрөө тийм мэрэгэн ухаантай болох нэ. Хэрвээ та хайрлах чадах юм бол. Хайрлах нь ийм ашигтай. Тэгэхээр бид нар Бурхныг таньж мэднэ гэдэг маань ерөөсөө Бурхныг хайрлана л гэсэн үг байна. Бурхныг хайрлана гэдэг маань Бурхныг таньж мэднэ л гэсэн. Тэгэхээр та хэр хүмүүсийг хайрлаж байна? Та тэр чинээгээр Бурхныг таньж мэдчихсэн. Тэгэхээр бид нар ингэж бодох юм бол бид нар энэ бусдыг хайрлах тийм амархан биш. Одоо тийм учраас эзэн Есүс Христ биднийг дайснаа хайрлах гэж хэлсэн байгаа байхгүй. Дайснаа хайрлах чи ингэж хайрлах юм аа хүмүүнийг биднэрт үзүүлсэн. Бурхан биднэрт өнөөдөр хайр гэдэг чинь энэ юм аа гэдгийг өөрөөрөө биднэрт үзүүлсэн байна. Тэгэхээр та бодоорой бусдыг хайрлах одоо их булган нь бол Бурхан өөрөө. Амен. Энэ бол хизээч булангартахгүй, хизээч тасрахгүй их булаг.
Бид нар энийг мэдсэн үед бидний зүрх сэтгэлд үнэхээр тэр хайр орж ирээд тэг бусдыг үл уурчилдаг байсан бол уурчилж чадна. Хэрвээ тэр үл уурчлалыг бид нар уурчилж чадна. Хэрвээ энэ тасрахгүй ундраг их булаг болох энэ Бурхны хайрыг мэдснээрээ бидний дотроос тэр ундарч ирнэ. Тэрээс би өөрийнхөө хүчээр энийг хийн гэвэл хизээж болох. Би хизээж үл уурчилж чадахгүй байгаа би тэр хүнээ уурчилж чадахгүй байх өөрөөр бол. Тэгэхээр бид нар энэ их булаг, энэ ундраг бол Бурхан өөрөө юм а гэдгийг бид нар мэдж байгаа. Бурхан бол хайраа. Хайрладаг хүн бүр Бурханаас төрсөн бөгөөд Бурханыг таньдаг юм аа гэж. Эс хайрлагч нь Бурханыг таньдаг юм аа. Учир нь Бурхан бол хайр юм аа. Тэгээд хараа бид Бурханыг хайрлсан бус харин тэр биднийг хайрлаад бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүл болгон илгээсэн л хайр байгаа юм. Тэгэхээр бид нар энэ хайрыг таних хэрэгтэй. Тэгээ Бурхан бол хайр гэж байна. Харин энэ Бурханыг таньж мэдхийг л хэлээд байгаа байхгүй юу? Явж. Тэгэхээр бид нар бүгдээ Бурхан энэ хайраа биднэрт таниулдаг. Өөрөө бүр дайснаа яаж хайрлахыг биднэрт хэлсэн ба. Тэгэхээр Бурханы хайрыг ойлгосон хүн л яах вэ? Үүнийг биелүүлж чадна гэж. Хайрыг уучлж чадна, хайрлж чадна. Хүний дотор тийм ээ байгаа тэр хайрыг Бурхны тэр хайрыг хүний зүрх сэтгэлдээ бид нар одоо зутгагдаж чадсан хүн л тэр дайснаа хайрлж чадна. Тэгээ бид нар итгэгч нарын аюул олон гэрчлэлийг сонсдог тийм. Тэгээд үнэхээр одоо өөрийн хүүгийг алсан хүнийг хүртэл уучлж байгаа гэрчлэлийг бид нар сонсч ирсэн, харж ирсэн. Яагаад тэр хүн уучлж байна? Тэр хүний дотор Бурхны тэр хизээч ундарш дуусахгүй тэр ундардаг тэр их булаг байгаа учраас Бурхны хайрыг таньж мэдсэн учраас тэр хүн уучлж байгаа байхгүй. Тэрнээс мундагдаа биш. Өөрийнхөө зүрх сэтгэл дотроо байсан зүйлээрээ биш. Бурхны тэр ундарсан хайр зүрх сэтгэлд нь байгаа учраас тэр өөрийн хүүгээ алсан тэр хүнийг уучлж чадж байгаа. Амин. Тэр нь ямар агуу хайр вэ? Тэгэд ийм алхмыг хийж байгаа учраас хайр бол бодит үйлдэл байна. Хайр бол зүгээр мэдрэмж биш. Зүгээр л сонсоод яриад л тэгээд уучлцдаг зүйл юусоо биш. Харин яг зүрх сэтгэлдээ тэр хайрыг оруулсан хүн яг уучлж чадж байгаа. Тэгэхээр хайр гэдэг бол эндээс бодит зүйл гэдгийг харж байгаа. Тэгэхээр Бурхан биднэрт бүр бодитоор харуулж байгаа хөө. Үгээ илгээе. Бидний гим нүглийг уучлаа. Бидний амьдрал тий хайрлах нь ийм ашигтай юм шүү. Хэрвээ та хүнийг бусдыг хайрласнараа тэр мэрэгэн ухаантай бүх зүйлийг томоор харж чаддаг болох юм шиг. Тэгээ бусдыг уучлж чаддаг. Бусдыг тийм ээ хайрлж чаддаг. Тэгээд өөрт байгаа тэр зүрх сэтгэлийн тэр хэцүү асуудлуудаасаа бүр салж чаддаг. Тэгээ Бурхны нэрийг сайнаар хэлүүлж чаддаг. Хүн хайрласнараа ийм ашигтай. Тэгэхээр Бурхан бидний гим нүглийг 1-р Иохан 1:9 гэсэн хэлсэн байх тийм. Бидний гим нүгэл бид нар өнөөдөр ч гэсэн Бурхныг ингээл хичнээн их хайрлсан ч гэсэн тий хайрыг мэдж байгаа ч гэсэн гим нүгэл хийгээд Бурхныг гонсоолгоод л явж байдаг. Та бодоод үзтээ Бурхан итгэгч хүнийг гим нүгэл хийхэд ямар их зүрх сэтгэл нүвддэг гэж. Энийг нэг удаа ч гэсэн бодож үзсэн үү? Тэгтэл Бурхан 1-р Иохан 1:9-дэр хэлснээр тий гим нүглээ улаагаад ирэх юм бол Бурхан биднийг тэр гим нүглээс цэвэрлэх болно гэсэн. Тэгэхээр Бурхан ийм агуу хайраар биднийг хайрладаг. Тэгэхээр бүгдээр Бурхныг таньж мэдэх мэдлэг төсцгөө. Энэ хайранд төсцгөө. Энэ хайранд төснө гэдэг маань хайрыг мэднэ гэдэг маань Бурхныг таньж мэдж байгаа. Та өөрийгөө бодороо би ер нь Бурхныг хэр таньж ийнэ гэж бодох юм бол би бусдыг хэр хайрлаж ийнэ. Тэгээд та хүлээд үзээрэй. Хүн болгон өөрөөсөө асууцгаая. Бурхныг таньж мэдэх мэдлэг төсцгөө. Тэгээд Бурхан намайг таниад байхад би өөрөө Бурхныг таних. Тэгээд зүс таних нэг төдий найз гэдэг чинь хүн нэг эн чи юу вэ хэн блэ гэж нэг одоо тийм хүн шиг Бурхныг эн чи хэн блэ Бурхан чи хэн блэ гэж өчнөө жил явчих тийм нэг зүс таних хүн шиг тийм байж болохгүй. Тэгэхээр бид хүмүүсийг хайрлах нь тийм амаргүй гэж түрүү хэлсэн тийм. Гэхдээ л бид нар Бурхны хайрыг бодох юм бол бид нар тийм бусдыг хайрлах чадна. Бурхан бол өөрөв ч нэгүүлсэнгүй бидэнд маш их хайртай.
Амен. Тэгэхээр Бурхны хайр бол дуустдаггүй, хувирдаггүй хайр юм аа. Амен. Тэгээд бид нэр дуулал номон дээр хэлсэн байдаг тийм Бурхны ямар сайныг амс гэж. Ямар сайныг амс гэж. Тэгэхээр бид өнөөдөр яг өөр гэж байна. Өнөөдөр бид нэр өөр маргааш бид нар Бурхны сайныг амсаад бид нар энэ хайрыг мэдэх юм бол маргааш уучлах чадахгүй байгаа нэ уучлах чадна. Хайрлах чадахгүй байгаа хүнээ хайрлах чадна. Зүрх сэтгэлдээ байгаа тэр ачаа харилцааны ачаа дарамтнуудаас салж чадна. Тэгээд хүмүүс яадаг хүмүүсийг хайрлахад амархан байдгүй. Тэр бидний урмыг хугалдаг, итгэлийг алддаг, сэтгэлийг өвдөгдөг. Гэсэн ч гэсэн тэр хүнийг өөрчлөхгүй байна гэхээс илүү бид нар тэр урам хугалаад байгаа, сэтгэл өвдгөөд байгаа, итгэл алдаад байгаа тэр хүнийг харах хандлага маань өөрчлөгдөх нь би өөрөө Бурхныг сайн таньж мэдэж хайрлаж чадж байна гэсэн үг. Бид нар өөрснөө өөршөв. Тэр хүн яагаад урмын маань хугалаад, сэтгэлийг маань өвдгөөд, итгэлийг маань алдаад байна гэхээс илүү би өөрөө тэр хүнд хандах хандлага маань өөрчлөгдөн. Хэрвээ би хайрлаж чадсан бол. Тэгээ Бурхны хайрыг мэдж байгаа учраас Есүс Христийн хайр. Тэгээ хүн биднийг тэгж хэлж болох юм тийм. Чи яагаад ийм өөр болоод байгаа юм бэ? Урд нь чи ийм байгаад байна. Харин Христийн хайр намайг өөрчилсөн юм. Христийн хайр миний зүрхийг өөрчилсөн юм а гэж. Тэр үед би харин бардам хэлж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр Бурхны энэ бидэнд өгсөн, хүүгээ өгсөн энэ хайр л тийм ээ бидний зүрх сэтгэл цутгах юм бол бид нар ундршгүй, дуусшгүй ундардаг хайртай холбогдсон байхгүй юу угаасаа. Харин би яг тийм байж чадчихэв үү? Тэгэхээр Бурхнаа таньж мэдэх. Тэгэхээр явж гол асуудал хараад Бурхныг хайрлах нь Бурхныг таньж мэдэх болж байгаа. Тэгэхээр би хэр таньж мэдж чинь би төдий ч нэгээр хайрлана л гэсэн үг. Ерөөсөө шууд хайр. Тэгэхээр Бурхан эзнээ сайн таньж мэднэ. Бүр амьдралаараа амсаж сайн таньж мэдэх нь Бурхныг хайрлах юм аа. Бурхны үгийг унших, тийм Бурхныг хайрлах, Бурханд залбирах энэ бүгд маань Бурхныг хайрлах. Тэгээд итгэгч хүмүүс бол Бурхны үгийн дагуу тууштай амьдрах тийм ээ. Тэгэхээр бүгдээрээ Бурхнаас гуйх хэрэгтэй. Та тэр агуу хайраа миний зүрх сэтгэл цутгаж өгөөч. Хэрвээ таны дотор хайр тэгж их биш байгаа бол та цутгаж өгөөч гэж залбираарай. Амен. Тэгээ бид нар хэл амаараа яриаггүй байхад хүмүүс харин намайг тий чи үнэхээр өөр болжээ. Чи яагаад ийм байт юм бэ гэж асуух үед Есүс Христийн энэ ундршгүй хайр намайг өөрчилсөн юм аа. Тэгэхээр энэ хайр тий бидний зүрх сэтгэлийг өөрчилдөг хайр ахгүй. Тэгээд бусдыг хайрладаг, инэрдэг, уучилдаг, тусалдаг ийм зүрх сэтгэлтэй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бүгдээрээ 1-ээс 7-оос 12 дугаар ишлэл маань бид нар ерөөсөө л явж Бурхан эзнээ сайн таньж мэдэх гэж. Таньж мэдэх. Энэ л хайр байна. Энэ хайрыг л таньж мэдэх нь Бурханаа таньж мэдэх. За тэгээ урагшаана 1-ээс 6 дугаар ишлэлийг харах юм бол антихристийн талаар байгаа. Тэгэхээр бид нарыг ингэсэн ба хайртууд минь сүнс болгонд бүү итэг харин сүнснүүдийг Бурханаас эсхийг шалгаарай гэж хэлсэн. Учир нь олон хуурамч иш үзүүлэгч дэлхийд гарч ирсэн. Бурханы сүнсийг та нар үүгээр мэднэ. Есүс Христ махбодоор ирснийг хүлээн зөвшөөрөх сүнс бүр Бурханаас бөгөөд Есүсийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүр Бурханаас биш. Энэ бол антихристийг бөгөөд та нар түүнийг ирж байна гэдгийг сонссон ба тэр идүүгээ дэлхийд аль хэдийнэ байна. Тэгэхээр энэ гаж урсгал тийм. Тэгээ антихрист гэдэг бол энэ Иохан элчийн үед ч гэсэн байсан, одоо ч байгаа, ирээдүйд ч байна, цаашдаа ч байна гэдгийг биднэрт хэлж байна. Гэхдээ энэс бид нар те зөв юма таньдаг байхад бид нар хизээч буруу юмыг ялгаж салгаж чадна л гэсэн. Хэрвээ би Бурхан эзнээ зөвөр таньж байгаа юм өнөөдрийн хайртай холбосон ч гэсэн бид нар хайрыг таньж яхад те бус юмыг тань. Бид нар зөв юма таньж яхад буруу юмыг амархан таньна л гэсэн үг байна. Тэгэхээр бид нар эзэн Бурханаа сайн таних юм бол бид нар энэ антихристийнхэн те одоо энэ бужигнуулаад байгаа энэ гэхдээ хараа хамгийн гол нь те Христэд итгэдэггүй хүмүүс хийж ингэдэггүй. Харин дандаа итгэгч хүмүүс энэ бужигнуулж явдаг гэдгийг энэ бас бидэрт хэлж байгаа. Тэгэхээр бид нар хэрвээ эндээс харах юм бол зөв юма таньсан хүн хизээж буруу юмыг амархан таньна ялгана.
Одоо жишээлбэл мөнгөн дээр ингэдэг чинь мөнгө одоо хичнээн жинхэнэ мөнгө чинь хичнээн ийм тэмдэгтэй байдаг. 7-8 тэмдэгтэй ээж жинхэнэ мөнгө байдаг гэх. Яг тэрүүн шиг Бурхны хүний ярьж байгаа юм тий. Бурхны хүний ярьж байгаа зүйл амьдарч байгаа амьдралыг харахад тийм шинж тэмдэг байна. За яг хөө тэр буруу одоо тэр антихристийн одоо энэ хүмүүс Бурхны биш хүний яг хоёр нь таарчиж болно. 7 таарахгүй. Тэ 9 юмнаас 2 нь таар. 9 үр жимс гэж байна. 2 нь таарчиж болно. 7 таарахгүй байна. Энэ биш юм байна гэж ялгаж чадна ш. Жинхэнэ мөнгийг ялгаж байгаа шиг. Бурхны хүний тэ амьдарч байгаа амьдралынх нь үр жимс нь за ийм үр жимс байх хэрэгтэй. Тэгээ бид нар таньж болно тий. Тэгэхээр энэ бол угаасаа байх зүйл байгаач болно цаашдаа ирээдүйч байх учраас бид нар зөв юма таньсан байхад жинхэнэ бурхан эзнээ таньсан байгаад бид нар энэ хоолн зүйлийг маш амархан ялгана. Тэгээ бид нар энэс бид нар угаасаа ертөнцийн зүйл бол ийм байна гэдгийг бид нар тий сайн мэдэж таних болно. Тэгэхээр бид нар тийм ялгаж салгах мэрэгэн ухааныг бурханаас бид нар гуйх хэрэгтэй. Тэгээ бид нар ийм зүйлийг аягүй сайн ялгаж салгадаг байх. Тэгээ бид нар энэ мань юу гэхээр бид нар зөв бурхан эзнээ маш сайн зүрх сэтгэлээрээ амьдралаараа амсаад таньсан байхад бид нар буруу юмыг дорнол тань. Энээс айх зүйл байхгүй. Яагаад гэвэл Есүсийг хүлээн зөвшөөрдгөө сүнс бүр бурханаас биш юм аа гэж. Энэ бол антихристийн бөгөөд. Тэгэхээр бяцхан хүүхдүүдээ та нар бурхныг бөгөөд тэднийг дийлсэн. Бид нар энэ бурхныг бөгөөд бид нар муу сүнсийг ялсан хүмүүс учраас бид нар ерөөсөө энд юу яах таньсан хүмүүс учраас бид нар энд санаа зовхон байхгүй. Учир нь та нарын дотор байгаа нь тэр бол дэлхийд байх ч агуу юм аа. Тэгэхээр бидний дотор ийм агуу хайр бидний дотор байгаа учраас агуу бурхан миний дотор байгаа учраас бид нар энд ерөөс санаа зовох юм байхгүй. Тиймээс бид нар ертөнцийнхний ярьдаг юмыг мэднэ. Бид бол Бурхны мэдлэг бол биднийг сонсдог. Тэгээ Бурханаас бус нь биднийг сонсдоггүй. Үүгээр бид үнний сүнс ба мэхлийн сүнсийг таних. Амен. Тэгэхээр бид нар үнний сүнсээ мэдсэн хүмүүс мэхлийн сүнсийг танихад амархан байхгүй. Санаа зовох юм байхгүй. Бид жинхэнэ Бурхнаа мэдсэн хүмүүс тийм ээ санаа зовох юм байхгүй. За тэгээд эцэст нь бид нар хуучин гэрээнээс би Бурхныг хайрыг мэдсэн, Бурхныг жинхэнэ таньж мэдсэн хүний нэг жишээг хэлье. Авраам яадгүй өчнөн жил болж Бурханд итгэжээ, дуулууртаа дагж ээж, залбирч ээж нэг хүүтэй болсон. Тэгээд хүүгээ Бурхан шууд Авраамын итгэлийг шалгахаар хүүгээ Бурханд өргөв гэв. Тэгэхэд Авраам маш дуулууртаагаар өргөхөөр хүүгээ аваад өргөл болгохоор Бурхан надад энэ хүүг өгсөн юм чинь гэд өргөл болгохоор жинхэнэ дуулууртай байдал, жинхэнэ Бурханы хайрыг ойлгосон юм байна. Тийм учраас энэ бүр үйлдэлээрээ яасан. Хайр бол үйлдэл гэдгийг харуулж байна. Тэгээ яг хүүгээ өргөх чоход Бурхан түүнд яадаг. Чиний итгэлийг шалгасан юм. Чи Бурханыг таньж мэдсэн. Үнэхээр Бурханы тэр хайрыг зүрх сэтгэлдээ оруулсан. Бурханыг жинхэнэ таньж мэдсэн хүн байхгүй. Бурхан хүүгээ өргөж чадж байгаа. Энэ бол жинхэнэ хайр. Тэгээ хайр бол үйлдэл юм а гэдгийг бид нар бас эндээс харж байгаа. За хуучин гэрэн дээр бол шинэ гэрэн дээр бол олон хүн байгаа. Олон жишээ байгаа. Шинэ гэрэн дээр самар хүний тий одоо самар хүн тусалж байгаа. Одоо нөгөө сайн самар хүн тий нөгөө нэг шархан бүр юу ятсан хүн хөвтж байгаа хүн дээр сайн самар хүн очиод тусалдаг. Үнэхээр хайрыг харуулдаг ба. Тэгэхээр жинхэнэ хайр бол бас эндээс үйлдэл юм аа. Тэгээ маш олон хүн одоо нөгөө нэг тэр хүн туслахгүй явдаг. Тэр бол гадуурхагдсан хүн байсан. Тэгээд хайр бол гадуурхагдсан хүнийг ялгадаггүй маа. Эндээс гол санаа. Тэгэхээр маш олон одоо юу бүр дахилч хүн хүртэл тий одоо маш сайн хүн хүртэл хажуугаар нь өнгөрөхдөө тэр хүн тусалдаг. Тэгэхэд самар хүн туслаад тий Бурхныг мэддэг, бусдыг хайрладаг хүн тэр дотор нь тэр хайр ундрашгүй тэр Бурхны хайр зутгагдсан хүн байсан учраас тэр тусалж байгаа. Тэгээ эндээс харах юм бол хайр гэдэг бол гадуурхагдсан хүнийг ялгалгүйгээр тусалдаг жинхэнэ бодит үйлдэл. Тэгэхээр бүгдээрээ Бурхны хайрыг тий амьдралдаа оруулж тий Бурхны хайранд өсцгөө. Тэгээ Бурхны хайрыг таньж мэдцгээе. Тэгээ Бурхныг таньж мэдцгээе. Тийм ээ? Тэгээ Бурхныг таньж мэднэ гэдэг маань ерөөсөө Бурхныг хайрлана гэсэн. Явж тунж
Бурхныг таньж мэдхтэй л болж. Тэгэхээр бүгдээрээ өдөр болгон Бурхныг таньж мэдье. Бурхан угаасаа хүндэл тий өөрийн төрхөөр бүтээж хүнд тийм ээ өдөр болгон өөрийнхөө дүр төрхтэй адилхан болохыг хүсдэг ба. Энэ бол Бурхны хүсэл. Тэгээ бүгдээрээ Бурхныг мэдгэхт өсцгөө. Бурхны хайранд өсцгөө. Тэгээ та хэр Бурхныг таньж мэдчихэ тий. Тэгээ бүгдээрээ эзний өмнө ирцгээе. Амен. Халелуя. Бурхан эзэн минь танд баярлалаа. Тэгээ таны агуу хайрын төлөө талархаж байна эзэн. Таны хайр бол дуустдаггүй, ундардаг, төгс хайр учраас танд баярлалаа. Та энэ төгс хайрыг бидний зүрх сэтгэлд сутгаж өгөөч. Эзэн та энэ төгс хайрыг та өөрөө харуулсан учраас та биднийг төрүүлж хайрлсан учраас баярлалаа эзэн. Тэгээ бид ч гэсэн таныг таньж мэдснээрээ бусдыг хайрласнараа таны шаг болно гэсэн эзэн. Тэгээ бид ч гэсэн бусдыг хайрлаж таныг таних мэдлэгтэй өсөхийг хүсэж байна эзэн. Та энд байгаа хүн болгоныг та өөрийнхөө хайр дотор өөрийнхөө хайрыг зүрх сэтгэл бол та цутгаж өгөөч. Тэгээ улам илүү таны хайранд таныг таньж мэдхэд өсөхөд та удирдаач эзэн. Тэгээ бид бас таны хайраар бусдыг хайрлахад гэр бүлээ, үр хүүхдээ эзэн тэгээд бусдыг хөршөө бас гадуурхагдсан хүмүүсийг хайрлахад таны бас хайрыг бусдад харуулж амьдрахад та биднийг удирдаач. Тэгээд өдөр болгон таныг таньж мэдэх мэдлэгтэй өсөхөд эзэн та биднийг удирдах өгөөч. Эзэн тэгээд жинхэнэ хайр бол үйлдэл гэсэн эзэн. Тэгээд бид бас дуулууртайгаар бас таны хайрыг үйлдэж амьдрахад та биднийг удирдаач. Баярлалаа эзэн минь. Тэгээд таны амьд ариун үгийн төлөө танд талархаж байна. Таны амьд ариун үг бол хүчтэй учраас эзэн бидний амьдралыг өөрчилдөг учраас баярлалаа эзэн. Тэгээд бид таны үгийг амьдралдаа хэрэгжүүлж амьдралаа өөрчлөхөд эзэн та биднийг удирдаач. Тэгээд таны агуу хайрын төлөө талархах эзэн. Тэгээд бид үнэхээр таныг таньж мэдэх мэдлэгтэй өсөж, үнэхээр жинхэнэ зураг сэтгэлээрээ таныг таньж мэдхэд өдөр болгон таны үгэн дотор амьдрахад та биднийг удирдах өгөөрэй. Тэгээд энэ цагийн төлөө танд талархан эзэн Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен. Амен. Тэгээд бурхан даалтрыг өргөлөө.